Цаг тэгшэрч дайн дулааны цуурай арай алсархад Монголын их хаад улс гүрнийн түгнүүлэхэд анхаарч эхэллээ. Их хаан хувилан Юан гүрний Торьёс эдийн соёлд хийсэн 3 том шинчиллийн нэг нь Хятадын Шаазангийн урлалд хийсэн хувьсгал байлаа. Энэ шинчиллийг Хятадын Шаазангийн урлагийн хамгийн сүүлчийн томоохон шинчлэлд тооцдог юм. Юан гүрний үед Шаазанг хөгжүүлэх зорилгоор Фулианы Шаазангийн хэрэг эрхлэх газар хэмээх бие даасан төрийн албыг 1278 онд байгуулж байсан түүхтэй. Улмаар их хааны шууд зарлиг удирдлагын дор Юан гүрэнд Шаазангийн үйлдвэрлэлийг төрийн хяналтанд авсан төдийгүй Шаазангийн урлалд цоошин өнгө төрхийг үүсгэсэн нь өнөөдөр Хятадын буурал түүхт Шаазангийн урлагийн өвөөс дэлхийд хамгийн их шагшигдан үнэлэгдэх Юанийн хөх алга Шаазан билээ. Шаазанд өвөрмөц хөхөнгийн чимэглэл оруулахын тулд Персийн урчуудын гаргасан кабалт ашиглах технологиг нэвтрүүлсэн төдийгүй эзэн хааны захиргаанаас тусгайлан шинжээж томилж хамгийн сайн чанарын цагаан шаврын томоохон ордыг Гаолин хот орчмоос нээн илрүүлж байжээ. Улмаар энэ шавар үлэмж цагаан маш нимгэн бат бөх Шаазан үйлдвэрлэх боломж нээснээр ийм шаврыг дэлхийд даяар олдсон тосгоныхын нэрээр Гаолин хэмээн нэрлэх болсон юм. Мөнх хөх тэнгэрийг бэлэгдсэн гэж судлаачдын үздэг хөх алга Шаазангийн дийлэнхийг тэрвийн даруухан суурин зөндөөжинд бүтээж байжээ. Харин хөх алга Шаазанг гаргаснаас хойш зөндөөжин дэлхийд нэрэн зурай тулсан Шаазан үйлдвэрлэлийн төв болж Хятадын Шаазангийн нийслэл гэсэн алдран өнөө хүртэл хадгалж байгаа юм. Жохом зэндижин бол мөнөөх домогт будаатай Шаазанг анх бүтээж жинхэнэ яста ориг бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр нь болсон билээ. Тэр үеийн тансаг зэрэглэлийн Шаазангууд Шүүфү гэсэн хансан тэмдэглэлтэй байсан нь Юан гүрний төр зэргийн захиргааны гол институтс Төв ордны нэр юм. Энэ нь Шаазанг Төв ордны дээдсийн хэрэглээнд тусгайлан зориулсан гэсэн үг. Өнөөдөр Юанийн үеийн хөх алга Шаазан дэлхийн хамгийн ховор үнэт зүйлсийн нэг болсон бөгөөд дэлхийд тоотой хэдэн цуглуулгал үлджээ. Чухам хөх алга Шаазангийн эрен үеэс эхлэн Шаазан зөвхөн энгийн хэрэглээ биш, тансаг бүтээгдэхүүн, зэрэг зинда, гооцун таашаалыг илтгэх урлагийн бүтээлийн хэмжээнд очсон бөгөөд энэ сод туйрвлын бөөрөнд 5 нүдэнхээ мөнх тэнгэрийн хөхөд дэвсгэртэй дурайхан яруу түүх, сод санаа, уламжлалыг шинчилсэний эрхэм үлгэр болон мөнхөрчээ.